Самбасганы найзуудаа та бүхэнд би өнөөдөр маш чухал сэдв ярьж өгнө. Тэгээд тэр нь болохоор харилцан ярианд биеийн илэрхийллийг ойлгох. Тэгээд бид бүгд харилцан яриандаа ингээд биеийнхаа илэрхийллийг ингээд оролцуулах юм бол ямар үр дүн гарахыг би ингээд таадэд сая одоо ингээд уншиж ярьж өгье. Тэгээд хамгийн ихний нэгдүгээрт бол нүд хамаар эрүү зэрэгт ингээ хүрэх. Тав дахьгүй энэ нь болохоор ямар ингээд юу ингээд илэрхийлдэг вэ гэвэл тав дахьгүй байдал болон сэтгэл санааны тавгүй байдлаа нуух гэсэн хүсэл зоригийн илэрхийлэл. За дараагийнх нь болохоор харилцагч талаа нүдний булангаараа сэм харах. Тэр нь одоо юу гэсэн үг вэ гэхээр харилцан яриандаа сэтгэл хангалуун бус байх юм уу эргэлзээтэй байгааг илтгэдэг. За гуравтан болохоор харилцагч талаа дээрээс нь доош гүйлгэж харах. Харилцагч талдаа итгэхгүй байх юм уу дорд үзчих бүгд итгэдэг. Харин дөрөвт нь болохоор нүдээ том болгон харилцагч талаа харах юм уу удаан хугацаанд ширтэх юм бол харилцагч талдаа анхаарал хандуулж бүгд гэлтгэнэ. Харин дараа нь болохоор ярьж байхдаа амаа гараараа таглах гэдэг нь болохоор харилцагч талаасаа болгоомжлох юм уу дасаагүй байгаа байдлаа нуух гэсэн үйлдэл. Харин дараагийнх нь болохоор ярианыхаа дундуур хамраа оролдох гуйлт зэрэг таатай бус сэтгэлийг илтгэнэ. Тэгвэл хамрынхаа хянгийг бариад гүн бодол болох харилцагч талынхаа анхаарлыг татах гэсэн дохио. Эрүүгээр оролдох нь болохоор зовлон төгшөөртэй юм уу ганцаардсан сэтгэлээ илэрхийлэхийг хүссэн сэтгэл зүйн илрэл. Харин ярианы дундуур хоёр гарын алгаараа эрүүгээ шахах болохоор хэн нэгнээс сэтгэлийн дэм авахыг хүссэн илэрхийлэл. Толгоогоо маажих эвгүй байгаагаа болон ичингүйрх сэтгэлээ илэрхийлж буй байдал. Ярианы дундуур хуруугаа тог чимээ гаргах. Харилцагч талтайгаа санал нийлэхгүй байгааг илтгэнэ. Хажууд байгаа эд зүйлсээ байнга оролдох, төгшөөртэй байгаа юм уу болгоомжлж байгааг илтгэдэг. Харин гараа ивхэд яриагаа сонсох гэдэг нь болохоор харилцагч талынхаа яриаг шүүмжлэлтэйгээр сонсож байгааг ингээд хэлдэг. За тэгвэл хөлөө ачиж суух нь бол харилцагч талаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн тийм татгалзсан тийм нэг эргэлзээтэй байгаа утга. Харин нүдэнд өртөхгүйгээр хөлөө хөдөлгөх гэдэг нь болохоор сэтгэлийн төгшөөр зовнил байгааг илтгэж байгаа. Харин ачаад сууж байгаа хөлийнхөө дээд хөлийг хөдөлгөх харилцагч талаасаа мэдэрч буй зовиор нь алга болон тайвширч байгаагийн илрэл. Гэжээ шүү. Тэгээд бид бүгд энэ одоо саяныхаа хэлсэн үгнээс ингээд бусд яг ингээд өөрийгөө ингээд энэ үгээрээ илэрхийлээд тэгээд тэр ингээд түүнийг сонсож байгаа найз нь ч гэсэн тэр найзаагаа ингээд ойлгож аваад тэгээд яг ингээд харилцаагаа ингээд яг биетэйгээ ингээд цуг оролцуулж ярих юм бол ингээд харилцан яриа ингээд үнэхээр гой сонирхолтой дээрэс нь уйдахгүй тэгээд хоёрын харилцаа ч гэсэн ингээд маш удаан ингээд хамт байна шүү. Тэгээд энэ бичлэг маань таалагдсан бол лайктаар subscribe хийгээрэй. Баяртай.